Үрсэнд хүрэлцэн ирсэн хүмүүсийг том хүн болон хүүхдүүдээр тоог гаргана. Тоо гарсны дараа үрсний махыг хувааж эхлэх бөгөөд зэлний үрсний мах буюу гал дүргэх мах, ирсэн зочдод хишиглэн тараах мах, сүү цагаан идэ, хөрөнгө залж авчирсан зочдын савнд хийж явуулах мах, маргааш өглөө унагаа уяад хуваах баг үрсийн мах гэсэн хэсгүүдэд хуваана. Зочдод хишиглэн тараах махыг хуваах хүмүүс нь энэ ажилд тун гаршсан нутгийн тогттой тулхтай хүмүүсээс бүрдэх бөгөөд махыг томчуудын хувь, хүүхдүүдийн хувь гэж хоёр үндсэн хэсэгт хуваан хүн бүхэнд ижил тэмцөө нарийн нэгт хуваарлан түгээдэг. За минийхөө одоо нэг ингээд галтаа өргөнө. Энэ юм өчтэй юм шүү. Одоо уул усныхаа эзэн савдгуудад маймайгаар одоо энэ шүүснэлээ өргөж өгч чадахгүйгээс хойш галд өргөөд утаагаар нь одоо тэр бүхнийг сатгаж одоо тэр бүхэнд одоо хишиг үеийн хүртээж гоочтой юм шүү. Тэгээ одоо чи иргэн хоньныхоо махыг ингээд дэвдээд жижиглээд олон амтнд хишиг үеийг ингээд тараагаад уул усныхаа эзэн савдагт өргөхдөө одоо хамгийн хүндэтгэлээд чинь 74 өндөр шүү дээ тийм ээ. Тэгээ 4 өндрөөр гэж байгаа. Тэгээд одоо адуу унага тэргүүтний чинь одоо хөрсдөг шигдэ 4 хөлн бат бэх одоо тамиртай шандастай байгээ гэж одоо шаантын өр гэж байгаа ч хэрэгтэй юм шиг нөхлөө юу. За ингээ галтаа өрг. За тэгээд одоо элчит улаан галдаан иргэн хоньныхон одоо 4 өндрийг одоо хонготой шаанттай нөрглөө ингээд уул усны эзэн савдгууд бүгдээрээ энэ дэнэс одоо хүртэд сойрох болтугай. За ингээд өлзөн хишгэн харлаг. Хоньны сүүл шаат толгой гурвыг бол мохот өгнө. Толгойг нь маргааш өглөө адуу хороолсон гэрээ эзэн адуу хороолсон хүн иднэ. За дараа нь хөдөө хотоод явуулнаа. За маргаашийн баг үрсэд өглөө адуу хороолсон мунаг өглөө өсөн хүн хуваадаг юм аа. Хөдөө хотоод тэр мохот дээр сүүл толгойтоор хуваана. За энэ явуулнаа. За маргааш одоо савны дэх усууд савны дэх усууд хэмнүүд байна. Одоо энэ гой ха хөвчүүтэй явуулнаа. Энэ усыг эрдэнэ очиж болдоод өгөөрэй. Болдоолом хэндээ өгөөрэй мэднэ. Өрснөө эзэн. За одоо бол ариутгын өсгөл бэлгэлээ одоо дааш тань ууцыг энэ шиг өртөөд байгаа. За. Шиг өртөө. За. Одоо 65 том хүн 27 хүүхэд ирсэн байна. Эдгэрт бидэнд бүгдөөрэнд нь хаваад өгнө. Ирсэн зочдод махнаас нэг ч хүн үлдээлгүй хишгэлэн тараасны дараагаар гүүн зилэн дээрээс идэ будаа айраг цагааг авч гэрийн зүг хүндэтгэлтэйгээр олуулаа явдаг. Ийхүү явахдаа мөн ирсний адил замдаа 2 удаа амарч саатах ба 3 дахь дээр нь гэртээ ирнэ. Амрах бүрд зарим газар хүүхдэд хувь хишиг өгч явдаг бол зарим газар үлдсэн махнаас хишиглэх юм уу хүүхдүүдээр булаацалдуулж тарааж явдаг. Эдгээр нь хатирч хөрөхгүй бэлчээртэй, харавж хөрөхгүй зэлтэй, уудам дэлгэр, элбэг дэлбэг байхын ерөөл бэлгийг харуулж илэрхийлсэн бэлэг ерөөл ажээ.